тавар хэлцүүлээ. За тамхины хяналтын бодлого хэрэгжиж байна. Эрүүл мэндийн яам дэлхийн эрүүл мэндийн байгууллага, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, эрүүл хотыг чадахжуулах төвөөс тамхиталтын эсрэг хувьсгал кампанит ажлыг орон даяар эхлүүлсэн бөгөөд Орхон аймаг энэхүү аянд нэгдээд байна. Аяны хүрээнд тамхигүй ажлын байр хөдөлгөөнийг өрнүүлэх зорилгоор тамхигүй ажлын байрны бодлогыг хэрэгжүүлэх нь нөлөөллийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Орхон аймгийн засаг даргын тамгын газар, Баян Өндөр сумын засаг даргын тамгын газар, Эрдэнэ соёлын цогцлбор, бүсийн орлогын амжилтгийн төв гэх зэрэг 16 байгууллагын удирдлагууд мэргэжилтнүүд оролцож тамхиталтын эсрэг хувьсгалд нэгдлээ. За тамхиталтын эсрэг хувьсгал кампанит ажил нь бол одоо Монгол улсын хэмжээнд нийт 10 хот чиглэлтэй дүүрэх тийм ээ. За хотууд маань бол одоо Мөрөн, Дархан, Орхон, за Сүхбаатар, тэгээд Чопсон, Чингис, Говь Сүмбэр, Сайн Шанд, Баян Хонгор, Аргай хэргээд ийм 10 хот тэгээд чиглэлтэй дүүрэг нэгдсэн байна. За энэ хотуудын одоо ажлын бүх ажлын байрууд 100% гадна дотн орчиндөө одоо тамхигүй болох одоо амралт авч ажиллах юм. Энэ бол өнөөдөр одоо дөнгөж эхэлж байгаа ажил мэт боловч одоо ирээдүйд дэлхий дээр бүх ажлын байрууд ер нь 100% тамхигүй одоо стандарт бий болох тийм ийм одоо ажлын эхлэл юм аа гэж ойлгож байгаа. За тэгээ энийг бол одоо манай орон нутгийн байгууллагууд маш идэвхтэй дэмжиж ажиллаад эхэлсэн. Жишээлбэл одоо Хинтээ аймагт онцгой байдлын газар нь бол 100% тамхигүй ажлын байр гэсэн өргөмжлөө аваад ажиллаж байна. За Чавсан хотын сургууль цэцэрлэг тийм ээ эрүүл мэнд боловсролын байгууллагууд одоо маш идэвхтэй ажиллаад эхэлсэн. За манай энэ Орхон аймагт тийм ээ эрүүл мэндийн газар, засаг даргын тамгын газар өөрсдөө манлайлаад эхэллээ. Тэгээ энэ идэх санаачлагыг бол цаашд өрнүүлэх хэрэгтэй. Тэгээ кампанит ажлыг хийхэд бол одоо заавал нэг санхүүжилт одоо их тийм одоо санхүүжилтгээсээ илүү зөв удирдлага, зөв манлайлал, зөв төлөвлөгөөл байх юм бол энэ одоо амжилттай харах боломжтой. Манай улсад 10 хүний 4 нь гэртээ, 4 хүний 1 нь ажлын байранд дам тамхиталтад өртөж байна гэсэн судалгаа байдаг. Түүнчлэн ажлын байранд дах тамхиталт нь тухайн байгууллагын ажлын үр дүн, цаг ашиглалтуудыг эдийн засгийн хувьд сүргээр нөлөөлдөг байна. Тиймээс 100% тамхигүй ажлын байр болгох зорилтыг дэвшүүлж, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгосноор халдварт ус өвчин, ялангуяа тамхинаас үүдэлтэй өвчлөл, нас оролтыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Энэ тамхигүй ажлын байр гэдэг нь одоо 100% тамхигүй ажлын байрыг одоо яаж бий болгох вэ гэдэг. Тэгэхээр аж ахуйн нэгж болгон одоо өөрөөсөө бодлоготой байх тийм. Тэр бодлогыг яаж хийх вэ гэдэг нь арга зүйн одоо туслалцаа тэмцэг үзүүлж байгаа юм сургалтууд одоо 2 дахь удаа хийж шин л доо. Тэгээд одоо нөгөө Эрдэнэ хот маань өөрөө манай эрүүл хотын сүлжээний ууган гишүүн. Тэгээд энэ утгаараа одоо цаашдаа тамхигүй одоо хот болох энэ цаашдаа улам өргөжих байхаа гэж одоо бодож байгаа. Тэгэхээр энэ яагаад одоо биднес энэ тамхигүй ажлын байр их чухал юм бэ гэдээ одоо энийг дэмжиж байгаа юм бэ гэхээр ер нь тамхиталтаас үүдээд маш зөвхөн эрүүл мэнд бас эдийн засгийн маш их асуудлууд гардаг. Жишээлбэл тамхи татдаг хүн өдөрт одоо 30-40 минутыг зарцуулдаг. Тэгээд жилдээ 20 гаруй ажлын өдрийг тамхи татахад зарцуулж байгаа байхгүй юу? Энэ яг байгууллагын хувьд аваад үзэх юм бол байгууллагын бүтээн хэмжтэй одоо өөр ашигтай байдал нөлөөлөх боломжтой. Нөгөө талаас нөгөө хүн чинь зөвхөн өөрийгөө төдийгөө өөрийнхөө ойр орчинд байгаа хүмүүсийг дам тамхитланд одоо өртөөлөх юм боломжтой. Тэгээд ер нь дэлхийд даяар одоо 7 сая гаруй хүн тамхинаас олж одоо нас ордог тийм ээ. Тэр хүмүүсийн бараг 960 гаруй мянган дам тамхитланд өртөөл нас орж байгаа. Тэгэхээр альха бидээс эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох тэгээд хадл одоо энэ санаачлагч чухал гэж үзээд байгаа. Тэгээ энэ цаашдаа одоо яг энэ 2025-30 он гэхэд дэлхийд даяар тамхит 15-15-аас дээш насны хүмүүсийн дондох тамхиталтын түвшин 30%-аар бууруулах гэсэн дэлхийн зорилгыг одоо биелүүлэхэд бас тодорхой одоо юу гэх юм хувь нэмрээ оруулах гэсэн ийм бас ач холбогдолтой зүйл байгаа. За манай улсын тухайд 2012 онд тамхины хяналтын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр үйлдвэр олон нийтийн газруудын дотоод орчинд тамхи татахыг хориглож, дотоод орчны тамхиталтыг зогсоож чадсан гэж үздэг. Түүнчлэн цаашид байгууллагын гадаад орчны тамхиталтыг зогсоож 100% тамхигүй ажлын байр бүрдүүлэх хууль эрх зүйн орчин нөхцөл бүрэн байгааг хэлж байна. Тиймээс нөлөөллийн уулзалтад оролцсон байгууллага, аж ахуйн нэгжүүд тамхиталтын эсрэг тунхаг бичигт гарын үсэг зурж тамхигүй ажлын байр цаашлаад тамхигүй хот болох хөдөлгөөнд нэгдэж байгаагаа илэрхийллээ. Ерөнхийдөө дотоод орчинд бол ер нь тамхи таталт ерөнхийдөө зогссон байгаа. Тэг ялангуяа эмнэлэг сургууль
одоо боловсролын байгууллагууд гэтэл одоо яг гадаад орчноо 100% тамхигүй болох энэ бол бас бүрэн дээр хэлшгүй. Ягаад энэ бас нэг талаас манай хуультай холбоотой. Одоо 2015 онд шинжилсэн хуулийн найруулгаар тийм ээ 500 м квадрат одоо талбайтай газар тамхи татвцыг байж болно гэж зөвшөөрсөн байна. Эргээд энэ одоо нөгөө дам тамхитланд өртөх энэ боломжийг одоо эргээд одоо бий болгочихж байгаа хөө дэмжсэн асуудал болж байна. Тэгэхээр энэ компани ажлын хүрээнд ер нь хүн одоо эрүүл байх хэрэгтэй. Үндсэн эрхээ эдлэхийн тулд одоо ажлын байрандаа бидээс 100% тамхигүй орчинд ямар нэгэн байдлаар дам тамхитланд өрчгөө орчинд одоо ажлах одоо бүрэн эрхтэй. Тэгээд тэрийг нь хангах үүднээс одоо энэ одоо гадна дотоод орчиндөө ер нь 100% байх гэдэг хууль эрх зүйн орчин бол бүрэн байгаа. Хамгийн гол нь хэрэгжилтийг л одоо яг хамгийн анхан нэгж бид аж ахуй нэгж одоо байгууллагын төвшин дээр илүү сайжруулахад энэ бол их нэлээд их одоо нөгөө үр дүнтэй санаачлага гэж бол бид нэр бол үзэж байгаа. Хүн бүр одоо бид нар хүн одоо өөрийгөө юмыг өөрчлөхийг хөндлөнгөөс хараад бол хэрэггүй өөрөөсөө эхлээд бас өөрчлөлтийг их хэрэгтэй гэдэг шиг бид нар ажлын байр болгоно өөрөөсөө эхэлж өөрчлөх хандлагыг тухайн ажлын байран дээр бий болгоснороо ирээдүйд бид нар тамхиг 100% одоо байхгүй болгосон эрүүл аюулгүй орчинд амьдрах юм нөхцөл бас бүр тийм аа зөвшөөрлүүдийг олгодог. Энэ зүгтээ бол энэ 18 онд бол шинээр нэмэгдүүлж худалдаа үйлчлэгээ эрхлэх хүмүүст шинэ үйлчлэгээ үзүүлэхгүй байх тал дээр бид нар шийдвэр гаргаж энэнийг мөрдлөг болгож аль болгож өгөх худалдаалах тоог бас тал дээр анхаарч ажиллаж байгаа. Нөгөө талдаа бас энэ ширхлэнгээр зардаг ийм бас үйлчлэгнүүд олон байдаг. Энэ бас зөрүүлтийн бус газар ялангуяа хүүхэд багчууд маань энийг хэрэглэх ийм нөхцөл боломжууд их байсан учраас судалж үзээд бас хуулиас давж бас туршилтыг бид нараас хийж үзсэн. Орхон аймагт тамхины тухай хууль мэдээ сургууль цэцэрлэгээс 500 м гэж заадаг боловч 500 м дотроо бас энэ хэрэглээг туршиж үзэхээр бид нар бас 24 цагийн дэлгүүр дээр шөнийн оройн 8 цагаас өглөөний 6 цагт тамхиг бас худалдаалах жижиглэнгийн туршилтыг бол 6 сарын хугацаанд явуулж хэвшиж үзсэн. 6 сарын явуулсны үр дүнд бол бас гудамжинд тамхи жижиглэн худалдаалах, шагална гэж ярьдаг энэ зүйл маань хамаагүй багасаж энэ төрлийн бас үйлдэл бол хамаагүй багассан юм байна. Тамхитлын эсрэг хувьсгал компанид ажил бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд эхний 3 сарын турш мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг эрчимтэйгээр урнуулах юм а.